Ялгаатай чанартай яг л 10-аас 14 хоногтой захиалсан бүзэг чинь таны гарт төрүүлж болно. Та бүз захиалга бол Instagram, Facebook сайтаар захиалж болно. Сайтаар захиалж бол купон оруулах хэсэгт нь time loop ZZZ гэж оруулснаар 5% хөнгөлт авч чадна. Тэгээ одоогийн нэг 5% хөнгөлт гэдэг чинь их шүү дээ, тий. Тэгэхээр бүзээ захиалцгаагаараа манайхаа. За тэгээ бичлэгийнхаа эхлэлийг маш том rival-аар эхлүүлье. Тэгээд энэ rival нь юу вэ гэхээр Victor Wembanyama болон Jokic нар хоорондоо тааш тоглосон байгаа. За тэгээд нэгч биш 2 удаа тааш тоглосон. Тэгээ эхний тоглолтын дээр бол Spurs хөдсөн. Тэгээ Wembanyama 35 оноо 18 ребаунд авсан бол Jokic 41 оноо 18 ребаунд авсан байна. За тэгээд эхний тоглолтын дээр Wemby бол маш онцгой тоглосон, маш сайн тоглосон. Тэгээд Spurs эхний хожлыг авч чадсан. Тэгээ Jokic бас нэлээд сайн тоглосон. За тэгээд Jokic нэг багтаа 2 дараалж хожигддаггүй. Тэгээд та нар мэднэ. За тэгээд Jokic 46 оноотой double хийснээр Spurs-ыг хожиж чадсан. Энэ тоглолтын дээр Victor Wembanyama бас сайн тоглосон. Тэгээд барыг хожингаа алдсан. Тэгээд ялч үдэнээр 2 дараалж хожигддаг юм аа. За Anthony Edwards career high болох 53 оноог авсан. За энэ тоглолтын дээр бол маш галзуу тоглосон, сайн тоглосон. Хэдэн ч удаа 3-аас сэв тий. За тэгээ хожсон уу гэвэл үгүй ээ. Cade Cunningham season high болох 40 оноогоо аваад улмаар Minnesota-г хожсон. Cade Cunningham бол энэ үлрэлт маш тийм маш гэдэх юм аа. Ер нь бол их тийм онцгой байгаа. Detroit-ийн хожигдол нүртэл үнэхээр өнгөрсөн жилээ бодвол үнэхээр ахицтай байгаа. За дараагийн тоглолтын дээр Portland-тэй тоглоод бас Detroit хожсон байгаа. Тэгээд энэ тоглолтын дээр Cade Cunningham 32 оноо 6 rebound 9 assist 2 steal хийсэн байна. Маш онцгой байна шүү те бас. Та нар юу гэж бодож байна? Харин Minnesota Clippers-тэй тааш тоглосон тоглолтын дээр Anthony Edwards 37 оноо авснаар Clippers-ыг буулгаж авсан байна. Гэхдээ өмнө жил харагддаг байсан Minnesota бол одоо харагдах байсан байна. Тэд ер нь бол үнэхээр chemistry-ийн асуудалд орсон харагдчихжээ. Тэгээд яах юм болоо. За Pelicans-тэй тааш тоглоод бас хожсон байна. Anthony Edwards-ийн тоглолтын дээр бас онцгой тоглосон. Тэгээд хожсон байна Pelicans-ыг. За Pelicans гэснээс CJ McCollum маш тийм random 50 оноог авсан байлээ. Бас тийм career high хийсэн байлээ. За баяр хүргэе. Тэгээ New Orleans-ийн фэнүүд хэр их байдаг юм бол CJ McCollum-д бас баяр хүргээрээ тэр чадж байна. За LeBron ах маань Atlanta-гийн эсрэг 30 оноо авсан. За тэгээ бас түүхэн үйл явдал бүтээсэн. MJ-ийг нийт 30 оноо авсан тоглолтоор гүйцсэн. Тэгээ 563 тоглолтод авсан байна. Бас түүх бич дуусгүй хүү юм аа. За Malik Monk 26 оноо 12 ассисттэй Golden State-ийг хоцсон байна. За тэгээд тэр тоглолтын дээр нь De'Aaron Fox байгаагүй, Malik Monk холбогчтой гарч тоглосон байсан. За тэгээд Warriors-ыг хоцсон байна. Тэгээд Warriors-ийн фэнүүд бол Sacramento-д тоглоно гэдэг бол маш хүнд цохилт болдог. Тэрийг бол би мэднэ. Та нар ч мэднэ гэж. За дараа нь Miami-тэй тоглоод хүртэл 2 өвтий гаргаад хоцсон байна. Тэгээ Sacramento сүүлийн 5 тоглолтод хоцсон байсан. Энэ одоо юу дасчуулагчтай нь бол шууд хамааралтай гэж хэлж болно. Тэ. 2 өвтий штэ. Бас ойрд хараагүй. Сүүлд хизээ илээ 2 өвтий хардаг чи. Би Lakers Warriors 2-оос хойш 2 өвтий гарлуу нөө. Хизээний тоглолт лээ. За ямарташ 2 өвтий гараад тэгээд хоцсон байна. За Jaren Jackson 35 оноо double хийгээд Mavericks-ыг хоцсон байна. Жоо харамсалтай тэг угаасаа Лу Кай байхгүй. Лу Кай ирүүл уг нь бас ямар ч багийг хожих гээд байна. Тэгээд Лу Кай хурд ирээсээ одоо Jaren Jackson драт тийм унжиж яах чинь нэмээд юу 35 оноо. Аз тогсон. Тэгээд маш гоё ажил байсан 35 оноо тэг double хийсэн байна. За баяр хүргэе. За LaMelo Ball 32 оноо 10 rebound 7 assist 4 steal-тэй бараг л triple double хийгээд Suns-ыг хоцсон байна. Энэ тоглолтын дээр LaMelo Ball-оос гадна Miles Bridges маш сайн тоглосон, Richards нэлээд сайн тоглосон. За тэгээ багаараа хоцсон. Багийн онооны зүрх болохоор 11 онооны зүрхтэй тоглолт болсон байна. Suns минь Charlotte тожигдоод байна. За тэгээд Zach LaVine бас 35 оноо аваад Spurs-ыг хоцсон байна. Бас маш random тий. За random нь жишээ Zach LaVine ерөн сүүлийн үед бас сайн тоглоод байгаа шүү. Өмнөх тоглолтын дээр Kobe White-тэй нийлээд 66 оноо гацсан байсан. Бас сайн байна. За тэгээд мэдээж Shai Gilgeous-Alexander тий. Одоо MVP-ийн нэгт ороод ирсэн тоглогч байна.
За Нью-Йорк Knicks-ийг хоцсон. Тэгээ 14-т дараалсан хожлоо авсан. За тэгээ дараагийн тоглолтын дээр нь Бостонд тоглож хожоод 15 дахь дараалсан хожлоо авсан байсан боловч саяхан Cavs тоглоо хожигдчих шиг боллоо. Жоо харамсалтай тий. Уг нь түүх бүтээсэн явж байсан да. За Trae Young Jazz-ийн эсрэг 24 оноо 20 ассисттэй бүр галзуу тоглолт үзүүлээд хоцсон байна. За тэгээд энэ тоглолтын дээр бол маш амар нэг шийдэлт хийсэн. Одоо би танарт харуулсан заяа. За тэгээ нэг иймэрхүү хэдэн хоног болж өнгөрлөө. Нэг сонирхолтой юм шиг тэгээ сонирхолгүй юм шиг. Тэгээд нэр Jimmy Butler бас 7 хоног тоглох хоргүй болсон байлээ. 7 хоног 7 тоглолт гэлөө. Эсвэл баг нэг бүсэн тоглохгүй байх гэж би бодож байна. Тэгээд бас хөөх. За тэгээ баяртай лайк болон саб дараарай.